Саран фэшн брендийн үүсгэн байгуулагч Жаргал сайхан байна. За өнөөдөр би ингээд та бүхэндээ өөрийнхөө хийж байгаа бүтээлүүдийн талаар тодорхой хэмжээний гоё тайлбар мэдээлэл өгөхийг зориод энэ нэвтрүүлэгт оролцож байна. Саран фэшн брэнд нь болохоор үндэсний хувцас болон Европ хувцас гэд мөн гар урлын бүтээлүүдийг хийдэг байгаа. За тэгээд манай брэнд нь болохоор үүсгэн байгуулагдаад ингээд хагас жилийн нүүрэг үзэж байна. За тэгээд манайх юу хийдэг вэ гэвэл үндэсний хувцсны бүх төрлөөр үйлчилгээ буюу захиалга дандаа авдаг. За цаашдаа ер нь бол бэлэн бүтээгдэхүүн гаргана гэсэн бодолтой байгаа. За тэгээд үндэсний бүтээгдэхүүн дээрээ түлхүү юу хийж өгдөг вэ? Нөгөө ноосоор юм шивүүр хийж өгдөг байгаа. За тэгээд шивүүр нь болохоор үндэсний бүтээгдэхүүн дээрээ болон Европ бүтээгдэхүүн дээрээ ингээд хөөрхөн зохимжтой загвар дизайн гаргаад хийдэг. Би өөрөө болохоор юм дизайнер мэргэжилтэй хүн, мэргэжлээрээ 10 жил ажиллаж байна. За тэгээд Европ хувцсаа бас гаргана. Европ хувцс маань болохоор бас л нөгөө өдөр тутмын хэв маяга ингээд оролцуулаад дээрээс нь хөөрхөн юм чимэглэл тийм ээ урлал юмнуудыг ингээд хийгээд захиалагч байгаа хүсэл дээр гэсэн үг шүү дээ гоё донжин болоод ингээд Европ бүтээгдэхүүн бас их гаргана. За дээрээс нь манайх юу яадаг? Эсгийн урлал хийдэг байгаа. Эсгийн урлалаа хийгээд нэг 3 сар л болж байна. Тэгтээ бол захиалагч нартай бол айгүй гайгүй нэр хүндтэй ингээд хүлээн зөвшөөрөгдөд ингээд явж байгаа. За тэрүүгээр манайх болохоор дандаа эсгийн нөгөө балерина тэрийг шишиг тэрийг хийж байгаа. За тэнгүүт эсгийн урлалынхаа нөгөө нэг юутай уялдуулаад ингээд шивүүрнүүдийг бас хувцснууд дээр ноосоор хийж өгч байгаа. За тэгээд манайх нөгөө зээгт наамал буюу зээг оёог хийдэг. Зээг оёо зээг наамлаа болохоор үндэсний хувцсан дээр түлхүү ашигладаг байгаа. За тэгээд мөн сургалтууд бас ингээ явагдаж байгаа. Танхим болон онлайн сургалтууд маань араасаа ингээ явагдаж байгаа. Та бүхэн онлайн сургалтанд бүртгүүлэх юм бол хүссэн цаг нартаа тохируулаад хүссэн өдөртөө тохируулаад ингээ хизээлүүл хизээ ханаас үзэх боломжтой байхгүй хичээлүүд. Онлайн сургалтын хугацаа нь болохоор жилээс 6 сар гэсэн аягүй урт хугацаанд хийдэг манайх. За тэгээ ганцаарчилсан сургалт гэж байгаа. Ганцаарчилсан сургалт нь болохоор үндэсний хувцас, Европ хувцас тэгээд нөгөө эсгийн урлал тийм ээ гар ажилбар гэсэн бүх юмараа ингээд ганцаарчилсан байгаа. За тэр нь болохоор танхимд явагддаг. Тэрийг нь болохоор пэйжээсээ мэдээлэл аваад оролцох боломжтой. Манайх нөгөө лам дээл уралдаг. Лам дээл, малгай, лам цамц уралдаг байхгүй юу? За лам дээл, цамц, малгайг болохоор манайх ерөнхийдөө нөгөө яг эртний үеийнх нь нөгөө нэг тийм хэлбэр хийц загварыг алдагдуулахгүйгээр тэгэж нөгөө аль болох яг нөгөө үндсэн уламжилт аргыг барьж уралж гаргадаг байгаа. Тэгээд нөгөө лам дээл хувцас яагаад уралдаг вэ гэвэл нөгөө нэг 2-3 жилийн өмнөөс эхлээд би нөгөө лам дээлийг айгүй их ингээ бүр наривчлаад судлаад үзээ сонирхоод ингээд тэгээд нөгөө нэг уламжилт аргаар ингээ хийх юм бол илүү зүгээр юм байна гэд тэгээ өөрөө яг тэрэн дээр үндэслээд ингээд эсгүрээ гаргаад туршиж үзээд ингээд лам дээлийг албан ёсоор урлаж хийж эхэлсэн байгаа. Би бол энэ оёдлын эсгүүр энэ дизайнер мэргэжлээ бол бүр багасаа юм өөрийн сонирхлоор өвлөө төрсэн юм шиг л байсан л да. Яагаад гэвэл 10 жил тагч манайх ч олон хөлтэй тэгэл угаасаа бидний амьдрал дээрээсээ доошо хувцсан ирдэг байсан шүү дээ. Тэгэхээр би нөгөө өөртөө ирсэн хувцсыг ингээд загварыг өөрчлөөд бүр 10 жил сургууль тахта оёдлын машин дээр биш л дээ гараараа ингээд жижигэн ингээд хавж оёод ингээд өөрөө загварыг өөрчлөөд өөртөө таруулаад өөр болгоо өмсчдөг гэсэн. Тэгэл яг тэр мэрэгчлээ тэр мэдрэмжээрээ явсаар байгаа л тэгэл дизайнер мэрэгчлээ болж төгссөн дөө. Тэр ажиллажийн хугацаанд маш олон хүмүүсээс мэдлэг боловсролынх нь хувьд ч тэр зан аашных нь хувьд ч тэр харилцаа соёлынх нь хувьд ч тэр маш их зүйлийг мэдэж ингэж өөртөө тусгаж авч өөрийгөө хөгжүүлсэн байхгүй юу. Тэгэнгүүтээ би болсон ингээд би өөрийнхөө бизнесийг хөгжүүлэх ёстой байна гэд тэгээд ингээд 6 сарын өмнөөс яг өөрийнхөө бие даасан бизнесийг эхэлсэн явж байгаа гэсэн. Уламжилт юугаа алдахгүй. Гэхдээ бол хэв загвартай ямар нэгэн юм баригдсан юм бол байхгүй гэсэн үг байхгүй. Чи өнөөдөр ингээд ямар нэгэн захиалга өгөхтэй би энийн тэгмээрэн тэрийн нэгмээрэн гэвэл яг тэрэнд чинь зориулаад дээрэс нь үндэсний хэв маягийг алдагдуулахгүйгээр гаргаж өгнө гэсэн.
Тэгээ манайх өдөр тутмын яг үндэснийх хэрнээ өдөр тутамд өмсөх юм күртгэн зориултын юм дийлнүүд бас айгүй их гарч байгаа. Тэрийгэн болохоор доор нөгөө эсхий балерина чишгтэй хослож өмсөх боломжтой. За эсхий гутлынхын давуу тал гэх юм бол эсхий гуталчин угаасаа айгүй гоё хүний бие одоо эерэг нөлөө ихтэй штэ. Дээрээс нь чийг татахгүй, нэг чийг татахгүй, хоёр толгоороо дааруулахгүй, одоо хүүтэнд дааруулахгүй, халуунд нөгөө халуун ойр гэж юм нойтг нь болохгүй гэсэн үг байхгүй. За тэгээд дээрээс нь эсхий гутал маань хүний биед болохоор нөгөө хүний биеийн нөгөө хөлс чигийг ингээд өөртөө шингээж аваад гадагшлуулдаг болохоор ямар нэгэн нөгөө одоо бид нар доороосоо ингээд чигтэй гуцтай ингээд чигтэй гуталтай явах юм бол эмэгтэйчүүдийн одоо тий доороосоо ямар нэгэн юм асуудал тэр гардаг штэ. Тим юм асуудал гарахгүй гэсэн үг. Дамаа юм овс суудаг, суугаа ажилтай хүмүүс өмсгöd маш тохиромжтой. Би бол өдөр ажил дээрээ сууж байхдаа өмсөөл сууж идэв. Тэгэхээр нөгөө даарахгүй, жинтэхгүй айгу тухтай байдаг надад бол. Тий би яагаад гэвэл өөрөө нөгөө юм цусгаталтай болохоор доороос айгу хурдан даарчдаг. Сэрүү унахаар ингээл хөл ингээл бүлээцэхгүй байх жишээ нэ. Тэгэхэд би яг тэр эсхий гутлаа өмсөж суухаар бол айгүй гой дуулаахан тухтай. Тэгээд тэр чин зөөлхөн одоо бид нар нөгөө гаднаас ингээд нэг ботинг хөдөлтөд авахар чи нөгөө өдөржин өмсгөөр ингээд жоохон тий эвгөө мэдрэмжтэй байдаг штэ. Тэр чишгийг бол хизээч байсан өмсөхөд ямар ч тийм мэдрэмж төрөхгүй айгүй гоё хөвтэй юм байна гэсэн үг байхгүй. Тэр шивэрэг болохоор үндэсний болон одоо Европ бүх хувцсан дээр ямар ч хувцсан дээр хийх боломжтой байхгүй. За тэр нь болохоор тэр шивэр нь болохоор юм ноосоо одоо нөгөө материал дээрээ тохируулаад эхлээд нөгөө эскизэн гаргачихна гэсэн. Тэгчээд яг тэр эскизнийхаа дагуу одоо ноосоор ингэ шивж өгнө. За тэр нь болохоор угаалт арчилгаанд ерөөсөө элэгдэл хорогдол байхгүй. Яг л хэвийн ингээд гоё байж гэсэн. Чимэглөөр хэрнэнгээсээ маш үзэмжтэй юм юу болчих байгаа байхгүй чимэглэл болж байгаа байхгүй ер нь бол яад зүгээр нэг юм шигтгэ мэгтгээр бид нар чимэглэл хийхээр угаагалт ийм арчилгаан жоох унж мунаад ийм тий асуудал гардаг шүү дээ. Тэр бол ерөөсөө тийхгүй шүү дээ. Насан туршдаа тэр хувцсыг өмсөд одоо өмсгөн болоод хаях хүртэл яг хэвэн байж гэнэ гэсэн. Тэгээ манайх бол Европ хувцс болохоор эрэгтэй костюмнээс бусад бүх төрлийн эрэгтэй хувцсыг эмэгтэй хувцстай уралдаг. Үндэсний хувцс бол ерөөсөө эрэгтэй эмэгтэй бүх төрлөөр уралдаг. Ямар нэгэн юм хязгаарлалт байхгүй гэсэн. Балерина чишгэн ч гэсэн адилхан эрэгтэй эмэгтэй бүх төрлөөр гэсэн. Яг нь ерөнхийдөө би мандала урлал сонирхоод одоо ингээд өөрөө яг ингээд зураад бүтээгээд ингээд үзээд тэгээд нөгөө мандалач аягүй гоё бэлэгдэлтэй шүү дээ. Тийм болохоор би одоо мандалагаа болохоор би цаашдаа одоо нөгөө үндэсний хувцсан дээрээ уялдуулж гоё оруулж өгье гэж бодож байгаа байхгүй юу. Яг нь мандаланы бэлэгдэл чинь манай яг Монголын үндэсний хувцсны бэлэгдэлтэй ингээд гоё хослоод тий харилцан гоё байхаар боломжтой байхгүй. Тэгэхээр би мандалагаа болохоор яг үндэсний хувцсан дээр одоо нөгөө нэг гоё яг өөрийн гараар бүтээгээд зураад тий тэгээд тэр чинь нөгөө арилахгүй угааж арчхад арилахгүй яг зориултын тийм хувцсны будгаар хийнэ гэсэн. Тэгэхээр тэр бол хизээч арилахгүй дээрэс нь бас басад тэр хувцсыг өмсөд одоо өмсөхгүй болох хүртэл хадгалаастай байна гэсэн үг байхгүй. Нөгөө пэйж дээрээ би нөгөө өнгөө сургалтууд аягүй их оруулж өгдөг байгаа. Одоо жишээлбэл за би энэ хүнд энийг заагаад өгчих юм бол тий одоо ингэ надаас энэ миний хоолыг булаачих юм болов ч гэж бодохгүйгээр зүгээр би хүнд ингээд туслах юм бол тэр тусын хариу надад эргээд ирнэ штэ. Тийм үднээс би пэйж дээр ингээд аягүй гоё хялбархан маш юм олон томьёо оруулж ингэж толгой ирэх гэхэр биш хялбар аргаар эсгүүр болон одоо нэг оёдлын аргуудыг өнгөө аягүй их оруулж өгдөг. Тэгээд аягүй гой сэтгэлдлүүд ирдэг ээ. За сайн мэцгэн саран пэшингийн зүгээс хантаасны өргөн хэмжээрийг булан гаргах аргачлал орох гэж байна. За мэдээж эрэг зураад оёлоо. За энэ яг энэ булан дээр эрэнгүүтээ зүгээ суулгахгүйгээр сулын зайгаа өгөөд дараагийн зүгээ яг тэр 2 см дээрээ л зоно. За тэгээд наашаа шолоо яваад яг бас яг уул зүрийн яг тэр огтлцох цэг дээрээ зүгээ суулгахгүйгээр тэнгүүдээ сулын зайгаа өгөөд яг 2 см дээрээ буцаага зүгээ зохино штэ. Өөрөө юм сониочлохоор надад таалагдсан бүхнийг ингээд хийгээд туршаад үздэг. Тэгэнгүүт дандаа нөгөө хийж дурсан юм маань тийм бүтлгүүтэл надад ерөөсөй байгаагүй. Ингээ хийгээд туршингууд яг ингээ гоё болцоод байсан учраас энийг би бас хийж болох юм биш үү те. Яа би энийг ингээ хийчих нэмэлтээр би хийчихье гэдэг ингээ хийгээд явсараад юм олон төрөлтэй болсон байна. За манайх бол нэг тийм үнэтэй бол амар тэнгэрч халтсан бол зардггүй. Ер нь бол бэлэн бүтээгдэхүүн одоо ингээ шууд үнэлээд ингээ
одоогоор бараг зараагүй байгаа. Нэг ганц нэг юм захиалгуудаас гадна би өөрөө ингээд сонирхлоороо хийсэн бүтээлүүд байгаа шүү дээ, тийм ээ. Тэдрээгээ бол зардаг. Гэхдээ би бол ер нь бол айгүй боломжийн зах зээлийн үнээс доогуур байдал зардаг л да. Ер нь л тий одоо үндэсний дээл гэх чинь манайх чинь материалаа авчирж өгөөд хийлгэтэл 200 мянга байхгүй юу? Гадуур бол бас үнэтэй байгаа шүү дээ. Үнэтэй газар зөндөө байгаа. Тийм. Тэгэхээр яг минийх бол үнэлгээ бол яг сайхан дундаж боломжийн гэж үзэж байгаа. Цар ганц хувцас гэдэг чинь угаасаа айгу гоё штэ. Яагаад гэвэл одоо би одоо ингээд нэг гутлуудаа давхад чинь тэр гутал чинь ингээд дэлгүүрүүдэд амар олон ингээд байж байгаа штэ. Ахаад би өмссөн байтал ахаад энд ингээд хүмүүс өмссөн байна штэ. Тийм биш. Манайхаас одоо ингээд одоо миний шивэртэй болтой гэж тэгэхэд чинь тийм үстэй. Яг минийх шиг тэгж уралсан, минийх шиг бүтээсэн, над шиг сэтгэсэн хүн байхгүй юу? Тэр чин цар ганц одоо үнд зүйл гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр би яг ингээд нэг болтойг ингээд маш гоё өөрийнхөө одоо мэдрэмжээрээ те өөрөөхөө ингээд гоё урлаад тэгээд тэр хүн өмсгөөд явхад би ахаад тэр хүний сонирхол тааруулж тийм болтой урлахгүй байхгүй. Тэгэхээр тэр хүн цар ганц хуц өмсөж байна л гэсэн үг байхгүй. Өнөөдөр хүртэл уралж ирсэн бүтээлүүд маань ерөөсөө авсан захиалагч нар маань үйлчлүүлсэн хүмүүс маань ерөөсөө энэ ингээд юм байна, муухай байна, таалагдахгүй байна гэсэн надад тийм сэтгэл одоогийн байдлаар нэг ч ирээгүй байгаа. Тэгэхээр би өөрийгөө аягүй сайн байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тий. Яг миний хувьд бол одоо үндэсний үйлдвэрлэлийг бол бүр хэтэрхий үнэтэй биш. Яг хүмүүсийнхаа хүсэл сонирхолд нийцүүлсэн боломжийн үнээр тэгээ чанар өндөр түвшинд хийж одоо тий үйлчлэгийг л хүсдэг. Дээрээс нь яг манахаас авсан даваа тал гэх юм бол та өөрийнхөө хүсснээр дээр нь ямар нэгэн гоё урлал хийх боломжтой. Тэгээд мэдээж хэрэг хаяг шошоо одоо тий ууцсаа баглаа бодлоо бол бас аль болох хөрхөн хүний сэтгэлд хүрэхээр гоё цэвэрхэн хийж өгдөг байгаа. За эхний ээлжинд гэх юм бол хамгийн түрүүнд мэдээж хэрэг үндэсний хувцас үйлдвэрлэл урлал явагдаж байгаа. За дээрээс нь араагийнх нь болохоор Европ хувцас болохоор бас л бүх төрлөөр гэсэн. За тэнгуүтээ араас нь одоо нэг эсгийн урлал буюу балерина гутал. За тэгээд лам дээлний урлал байна. За тэгээд нөгөө сургалтууд байна. Бүх төрлийн сургалтууд одоо өөрийнхөө энэ яг явуулж байгаа одоо бүтээлүүдийн дагуу сургалтууд гэсэн үг шүү дээ. Үндэсний хувцсны сургалт, Европ хувцсны сургалт, эсгийн урлалын сургалтууд байна. За тэгээд тэр гар ажилбарууд маань болохоор ерөөхдөө хувцсан дээрээ би яг нэг хүнийхээ хүсэлтээр хийж өгдөг учраас тэр нь болохоор зээгт намал байж болж юм, гараар чимэглэл байж болж юм, дээрээс нь нөгөө шүүрнүүд байж болж байгаа байхгүй. За эднэрийн болохоор хүнийхээ хүсэлтээр альж хувцсан дээрээ хийх боломжтой бүх төрлөөр хийнэ гэсэн. За тэгээд араас нь одоо мандала урлагийг оруулж ирж байна да. Өөрийнхөө мэдсэн сурсан зүйлийг одоо хүмүүст ингээд гоё ахиж өөрөө ингээд хүмүүст өвхөртэйгээд одоо заана гэсэн үг шүү дээ. Сургалтаараа заагаад гэсэн үг. Тэгээд одоо нэг ч гэсэн ээж, нэг ч гэсэн эхнэр тийм ээ гоё юм өөрийн гэсэн гараараа бүтээгээд гэрийнхнийгаа хувцлаад тий. За тэрүүгээрээ хөрхэн ашиг олоод өөрийнхөө амьдралд тий орлогот ингээд хувь нэмэр оруулаад яваасаа л гэж боддог. Тэр нь надад аягүй юм таатай санагддаг. Тэгээ миний хувьд бол яг одоо цааш нь үргэлжлүүлэх маань бол би бол одоо ер нь цаашаагаа бол захиалга авахаасаа гадна захиалга аван дээрэс нь нөгөө бэлэн бүтээгдэхүүн гаргана гэсэн л зорилготой. Бэлэн бүтээгдэхүүн гаргаж өөрийнхөө одоо бизнесийг илүү хөгжүүлж өргөжүүлэе л гэсэн бодолтой. За тэгээд манайхан сонирхохыг хүсвэл манай пэйжд нэгдээд мэдээллүүд ингээд араасаа аягүй их орсон байгаа мэдээллүүдийг харж болж байна. Уцаар холбогдоод пэйж дээр маань утасны дугаар маань байгаа. Уцаар холбогдоод хүссэн цар ганц загвараа захиалаад урлуулж бас болно шүү.